За хөрөлсөх сайд бол засгийн газрын гишүүн тийм ээ. Засгийн газрын гишүүний одоо биед халдах засгийн газрын гишүүнийг тагнах чагнах үйл ажиллагаа явуулахад хамгийн түрүүнд хэн энэ талд анхаарлаа хандуулж хэн энийг сөхөх ёстой вэ? Энэ бол засгийн газар өөрөө, засгийн газрын гишүүд өөрсдөө, засгийн газар өөрсдөө хамгийн түрүүнд хуралдаж хамгийн түрүүнд энэ дээр анхаарал авах ёстой. А тэгтэл өнөө хүртэл 1 сар хагас 40 орчим хоног болцоод байхад нэг ч удаа засгийн газраас энэ тал дээр ямар ч зүйл ярьсангүй, хийсэнгүй. За дээрээс нь би хандаж хэлж байна. Энийг бол саяхан бас олон нийтийн хэрэгслээр одоо энэ мэдээлэлтэй одоо энэ зүйлтэй холбоотойгоор маш олон улсууд одоо энэ тал дээр хариу одоо бас цагдаад өгөх, шалгуулах хүсэлт гинт одоо цочиж мэдэх гэсэн одоо асуудлуудыг гаргаж байгаа. Та бүхэн мэдж байгаа. Тэгвэл миний бас өгсөн нэг ярилцлаган дээр би хэлсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол 7 сарын 3-ны өдөр хөрөлсөх сайд Монгол Ардын намын зарим удирдлагууд гишүүд болон за инх бол дарга болон ерөнхий сайд Эрдэнэт нарт энэ тухай 7 сарын 3-ныхаа өдөр мэдэгдсэн байдаг. Тэгэхээр одоо юу болоод байгааг та бүхэнд бас тодорхой ойлгож иж магадгүй. За би тэгээд дахиад танарт дурдъя. Энэ хар. Энэ бол Нямдорж гуайн дэмжигчдийн хуудас гэдэг нэртэй Цэндийн Нямдоржийн дэмжигчдийн хуудас. За хөрөлсөх сайдыг болон Нямдорж дарга нарыг хамттан нийлж толгойг нь хайчилж нийлүүлж доромжилдог. Удаадараа хичнээн удаан доромжилж байна. Хөрөлсөх сайдын толгойг тастаж аваад ингээд доромжилсан зүйлүүдийг сошиал сайт маш олон газруудаар явуулж байгаа. Энэ Нямдоржгоотой нийлүүлж аль алиг нь хамттан гутаадаг. Өнгөрсөн жилээс сараас цааш энэ бүх баримтууд хаагуур явж байгаа зүйлүүдийг бид нар архивлж авсан. Бид нар энэ тал дээр ямар ч хариу арга хэмжээ авч та бүхэнд мэдэгддэггүй байсан. Бид бүхэн өвөлтөөгөө зууралдаад, зудтайгаа зууралдаад явдаг байсныг та бүхэн маш сайн мэдж байгаа. Бүх хэвлэл мэдээллийн шадар сайдын ажлын Монгол улсын шадар сайд нэг ч хоног амралгүй ажилдаг, төмөртэй зууралдаг, галтай зууралдаг, зудтай зууралдаг гэдгийг та бүхэн мэдж байгаа. Хаана үер ус аюул гамшиг болон тэнд шадар сайд өөрийн биеэр ажилласаар өдийг хүрснийг та бүхэн мэдж байгаа. Өнөөдөр яагаад ийм болж байгааг та бүхэн өөрсдөө бүх та нар дотроо мэдж байгаа. За цаашлаад өчигдөр гарсан байна. Энэ чөлөөт хуудас гээд Facebook хуудаснаа хөрөлсөхийн дорь зодов буюу Батболт гэж хэмбэ гэсэн нийтлэл хүртэл гарсан байгаа. Энийг төлбөртэй буюу спонсорд гэж доллар төлөн явуулж сайтуудаар тарааж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хөрөлсөх энийг өөрөө зохион байгуулсан гэж явж байгаа. Өөрөө зохион байгуулсан зүйл яахаараа 6-гийн 6 гэрчтэй 10-аад холбогдогчтой яахаараа энэ маш олон гэрчүүдээс хоёр нь өөрсдөө хүлээсэн утасны яриаг та бүхэн сонссон баг. Маш олон зүйл явагдаж байгаа бай. Яагаад засгийн газрын өндөр албан тушаалтан гишүүнийг бусдууд нь өнөөдөр авч хилцэхгүй өдийг хүрсэн бэ гэдгийг та бүхэн бүгд дотроо бодох ёстой. Дээрээс нь энэ мэдээллийг буюу энэ одоо Батболт гэгчин хөрөлсөх хөлсөж авсан гэсэн мэдээллийг өчигдрөөс явуулж байгаа Голбаатар бол залуу.com сайт. Энэ сайтын холбогдогч эзэн хэн бэ? Энэ хэний хүүхэд вэ? Ээж аав нь хэн бэ гэдгийг та бүхэн мэдж байгаа. Ингээд үзэх юм бол маш олон зүйлүүдийг ярих бас боломж бий. Тэгвэл бид бүхэн энэ бүхэн хууль хяналтын байгууллагад өгж ёс журмынхын дагуу шалгахыг одоо хүсэж байгаа зам манай одоо өмгөөлөгч зам хуульч маань гэсэн энэ тал дээр шаардлагыг хөргүүлээд ихэлсэн гэдгийг та бүхэнд хэлмээр байна. За тэгээ энэ бол одоо ганцхан шадар сайд хөрөлсөхтэй холбоотой асуудал биш ээ. За энэ бол одоо Монгол улсын бас томоохон асуудал болоод байна гэдгийг одоо бид бүхэн энэ дэр хэлхийг хүсэж байгаа. Түрүү өмгөөлөгч маань хэлсэн. За ахлах зөвлөх маань бас хэлж байна. Өнөөдөр Монгол улсын шадар сайд засгийн газрын гишүүнийг мөрдөх, тагнах, гүйцэтгэх ажиллагаа явуулах хэмжээнд хүрсэн бол өнөөдөр энгийн иргэн хаачих вэ? Энгийн иргэнд ямар боломж байна вэ? Ийм болон асуудлууд бас яригдах зүйл байгаамаа. За баярлалаа.